Хай, Лили Таратын өнөөдрийнхөө YouTube дээр бичлэг дээр 10 дугаар сарын ерөнхийдөө л өгсөн уншлага ихэрсэн байгаа. За уншлага маань 4 хэсэгтэй хамгийн ихэнд нь таны энергийн шалгалтыг нээж өгнө. Энергийн шалгалтыг нь хийж өгснөөр та яг зөв группээ сонгосон байна уу гэдэг нь л маш тодорхой болох юм аа. За дараагийн хэсэгт нь болохоор таны ажил санхүү 10 дугаар сард ямар байх уу гэдгийг нь харж өгөөд дараагийн хэсэгт нь таны хайр дурлал 10 дугаар сард ямар байх уу гэдгийг нь харж өгнө. Хайр дурлалыг харахтаа болохоор хостой болон ганц бие хүмүүсийг тус тусад нь харж өгнө. За тэгээ хамгийн сүүлд нь та 10 дугаар сард юун дээр хамгийн их анхаарах ёстой вэ гэдгийг нь харж өгөөд уншлага маань дуусах байгаа. Өнөөдрийн маань уншлага 3 сонголттой харж чад хамгийн цэцэгцэн группээ сонгоорой. Хэрвээ 2 юм уу эсвэл гурвангийн татагтаад ах юм бол гурвангийн сонсоод үзэж болно. Хэрвээ энерги шалгалтанд танд тарж ах юм бол танд тарах мэдээлэл байгаа гэсэн үг юм шүү. За тэгээд харж агаад хамгийн татгцсан группээ сонгоод сонсоорой. Хэрвээ хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram-аар холбогдоорой. За нэгдүгээр группээ сонгосон хүмүүс маань уншлагатай тавтамаарай. За таны сонгосон үзэл болохоор Night of Wands буюу 9 саваг та сонгосон байна. За таны сонгосон өдрөөс харахад болохоор та өнгөрснөөс ямар нэгэн зүйлийг хүлээсэн, өнгөрсөнд нэг зүйлд уягдсан, гацсан байгаа байдалтай харагдаад байна. Тэгээд тэр зүйлд та ингээд тэр зүйлийг ингээд өөрчилж чадахгүйгээсээ болоод ер нь жоохон хэцүү хүлээлттэй байдалд орсон байгаа харагдаад байна. За энэ нь өөрөөр бас өнгөрсөн сард хийсэн ажлынхаа үр бүтээмж ч юм уу өнгөрсөн сард хийсэн зүйлийнхээ үр шимийг үр дагаврыг 10 сард хүртэхээр хүлээж байгаа гэж бас тайлагдах боломжтой. За та ойрын үед ойрхон аялалд явъя гэж бодож исэн. Нүуний одоо шинэ 10 сар болж байгаа навчнууд гоё шаралцсан байгаа учраас та өөрийнхөө байгаа газраас хотоос ойрхон газар за нэг тийш явчаад тэр ийш явчаад тэгээд нэг тийм ой модтой айгуу гоё тийм навчин шаргалцсан тийм газар явахыг төлөвлөж байгаа эсвэл явмаар байгаа явъя гэж бодоод байгаа бол энэ таны сонгосон групп мөн. За тэгэнгүүтлээ хүзрнүүдээ хараад хахад болохоор ерөнхийдөө өнгөрсөнд таны ингээд санааг зовоосон хэцүү байдалд оруулаад байгаа нэг зүйл байна. За өнгөрсөнд эсвэл өнгөрсөн сард та хин нэгний блоклсон эсвэл хин нэг нь таныг блоклсон, сошиал орчинд блоклсон хаалт тавьсан байх магадaltaй харагдана. Тийм байх юм бол бас таны сонгосон таны групп мөн гэсэн үг юм аа. Тэнгүүтлээ өнгөрсөнд болсон зүйлсүүд хэцүү байгаад таныг шархлуулаад байгаа одоогийн хэцүү байдалд ингэж оруулаад байгаа зүйлсүүд өөрчлөгдөхгүй хэтэрхий уудсан хичнээн та ингэж би өнгөрсөндөө зурлаж болохгүй би ингэж урагшлах хэвээр би өнгөрсөн зүйлдээ гацаал ингээл яваад байвал би ингээл гацаанд ороод ингээл энэ нөхцөл байдал маань ингээл цаашдаа бүр удаан үргэлжлүүлээд байна. Би ингээд урагшлах хэвээр гэдгийг өөртөө ингээд хэлээд байгаа боловч таны ингээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тэрнээсээ болоод таны шүн ингээд унтгаал хөтөнгүүд ингээд олон юм толгойн дотор бодогдвол өөрийгөө шүүгээл би нэрээ тэр үед ч тэгчихгүй явдаа энэ үед ч ингэчихгүй явдаа гэл өөрийгөө шүүгээл ингээд хэцүү байдалд оруулаад байгаа хэрэг чинь ууг нь тоолвол за окей би ингээд урагшлах хэвээр гэж бодоод ингээд шинэ ажил мэйжилд бас орсон байх магадaltaй харагдаж байна. Шинэ ажилд өнгөрсөн сард эсвэл та одоо шинэ ажилд орсон эсвэл нөгөө нэг шинэ хүнтэй харьцсан эсвэл шинэ орлогыг хүсвэртэй болъё гэж айгүйх бодож байгаа бол бас таны сонгосон групп муу юм аа. За та ойрын үед айгүй их тийм янз янзын зүйлүүд ээж магадгүй. Зүүдэндээ янз бүрийн амтаа харах ч юм уу, од мод харах тэнгүүтлээ нөгөө нэг таны зүн совин нэлийн сайжирсан байж магадгүй. Зүн совин зүүд нартайгаа нэлийн холбогдъё гэж хичээж байгаа зүүдний тэмдэглэл бичиж байгаа хүмүүс байх юм бол бас зөв группээ сонгосон байна. За тэнгүүтлээ та болохоор аюу тийм гал хэрчмтэй байгаад байна. Нэг мэдээлэл орж ирж байгаа нь болохоор та ингэж та шаргал өстэй байж магадгүй. Эсвэл үсээ ингэж амар тийм шаргалаар бор шаргалаар ч юм уу эсвэл шав шараар ингэж бодъё гэж бодоод байгаа. Эсвэл ийм шар өнгөнд аягүй дуртай. Тийм эсвэл ийм лама асаадаг бас байх магадaltaй иймэрхүү мэдээлэлүүд орж ирж байна. Хэрвээ тийм байх юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн үг. Тэнгүүтлээ бас үсээ тармаар санагтаад байгаа.
хүсээ ойрын үед айгүй хүсээтэй ярмаар санагдаад байгаа. Шинэ цүнх худалдаж авмаар санагдаад байгаа гэж бас харагдаж байна. Тэгэнгүүтлээ юу нэг тийм бас нэг сонир мэдээлэл орж ирсэн, нэг тийм хар ярьстай хүнтэй таарсан, гудамд зүгээр явж байгаа таарсан ч юм уу. Тийм бас мэдээлэл орж ирж байна. Эсвэл бол ингээд зурагтаар амьтны хүрээлэнд ингээд хүмүүс ч бичлэгдсэн байдаг шээ. Тэр мэрийг их үзэж байгаа амьтдууд ялангуяа арслан энтрийг айгүй уцаараа ч юм уу, эсвэл зурагтаар нөгөө нэг зоо парк энтрийн тиймэрхүү нэвтрүүлэг үзэж байгаа харагдаж байна. За энэ саяны хэлсэн мэдээллүүдээс танд ингээд бүгдээрээ биш юмаа гэж хідэн таарсан болвол энэ таны групп мөн гэсэн үг юм аа. За тэгээд 1-ийн тоо болон 3-ын тоо таны амьдралд чухал нөлөөтэй байж магадгүй. 1 сарын 31-нд төрсөн ч юм уу, 1 сарын 1-нд төрсөн ч юм уу, 31-ийн тоо эсвэл 3-ын тоо, тэгэнгүүтлээ 1-ийн тоонууд айгүй чухал байж магадгүй. Тэгэнгүүтлээ 3 дээр 1 нэмэхээр 4 болдог. 4-ийн тоонд болохоор хамгаалалтыг бэлэгдэж болдог. Эсвэл бол баттай суурьтай зүйлийг бас бэлэгдэж болдог байгаа. Тийм учраас 1 сарын 4-нд төрсөн ч юм уу, 4 сарын 1, 3 сарын 1 ч юм уу, 31-ний өдөр төрсөн, 3-ны өдөр төрсөн тиймэрхүү бас байх магадaltaй харагч шүү. За 1-р группийг сонгосон хүмүүсийн маань ажил санхүү нь 10 сард ямар байх вэ гэхлээр ерөнхийдөө ингээд одоо байгаа таны ажил ингээд танд амар тухгүй байгаад байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Таны ингээд амьдрал ямар ч тэнцвэргүй болсон, ингээд хэцүү байдалтай ингээд ажилласаар байгаа бүр ингээд сурцсан. Өглөө ингээд ажилдаа босоод явах гэж бүр ингээд үнэн ядаргаа тамаа яаж ажил төрчөө тэр хитэн цагийг яаж барыг та гэсэн нэг тийм жоохон хэцүү байдалтай ажлаа хийгээд байгаа харагдаж байна л да. Ингээд ажилдаа бүрэн чин сэтгэлээ зориулъя гэхээр ерөөсөө цаанаасаа л ерөөсөө сэтгэл гардггүй, цаанаасаа л ингээд ажил нь амар хэцүү ядаргаатай байгаад идэг гэж харагдаад байна л да. Тэр ажлаа та солио, тэр ажлаасаа гарья гэд бодож байх юм бол та ингэж бодож иж магадгүй энэ ажлаас гараад би яг ямар ажил хийх юм бэ гэж бодоод байгаа боловч яг ингээд та тэр ажлаасаа ингээд зүгээр гарчих юм бол тэр бол танд бол зөндөө боломжууд байна. Танд байхгүй гэж бодогдож магадгүй байна. За таны хийдэг ажил болохоор тийм хууль дүрм журмыг сахиулдаг, эсвэл хүүхдтэй харилцдаг тийм ажил байх магадaltaй харагдаж байна. Эсвэл бол ийм ажилд ороорой гэж бас сахиуснууд нь зөвлөж байна. Тэнгүүтлээ болохоор та энэ хэцүү мэдрэмжтэйг ингэж удаан ажиллаад ах юм бол таны мөнгө санхүү хүртэл энерги цаг хугацаа бүх юм чинь ингээд хортой байх юм аа. Энийг та өөрөө хангалттай сайн мэдчихээн. Энэ ажил таны амьдралыг тэнцвэрийг алдагдуулаад таны хүртэл ингээд бие сэтгэл цаг хугацаа бүх зүйлээр чи хохироогоод мөнгө санхүү хүртэл ингээд хангалттай явах сайн авалдаг байж магадгүй. Гэхдээ л ингээд хайцсан мэддэхгүй мөнгө чи ингээд алга болчдөг. Ийм ажлаасаа та бол 10 сард гарсан зүгээр гэж харагдчих шүү. Гараад танд бол боломжууд гарч ирнэ. Тэгээ та шинэ ажилд орснороо таны ингээд хүүхэд чи хөөргөн цан чи эргээс сэргэн та ингээд амьдралын чинь бүх талбарыг ингээд баланстай байгаад та ингээд өмнөх энэ хийж байгаа ажил дээрээ өмнөх саруудад ингээд хэтэрхий амир тийм ажлынхандаа ч юм уу ингээд хэл хязгаар байхгүйгээр за ингээд дарах чинь юм хийчих гэмэл за би хичээ гэж урд дурнаар бол ингээд тий айгүй нэг тийм яг уу сайн ажилчин болох гээд гэхдээ өөрийгөө ядраагаад ингээд амир ажиллаад харагдаад байгаа байхгүй ингээд хүний өмнөөс орж ажлыг нэгээд айгүй төвхтэй байгаадсан өөрийгөө ядраагаад хамаг энерги ингээд соруулсан юм шиг байгаад байсан бол та энэ 10 сард ингээд шинэ ажилд орсноор тий ингээд би бол зөвхөн оногцсон үүрэг даалгавраа л хийнэ. Энэ нь бол миний энерги болон цаг хугацаа мөнгө санхүүнд бол энэ ээлтэй маа гэдгийг бол та бол 10 сард ухаарч ойлгож байгаа харагдаж байна. За тэгээд сахиуснуудаас нь зөвлөгөө авмаар санагдаад зөвлөгөө авсан байгаа. Яг харахгүй л өнгөрсөнд ингээд яг ингээд эсвэл та ажлаасаа гарцаад ажилгүй байж магадгүй. Тэгэх юм бол өнгөрсөн нөгөө хийжсэн ажлаасаа ямар нэгэн тийм мөнгө төгрөгийн авлагтай ч юм уу эсвэл эргэн тойрны хүмүүс танд өртөө байж магадгүй. Тэр өрийгөө аваарай. Тэр байгууллагаасаа цалингаа авч тагвал ямар нэгэн тийм мөнгөний өгөө авааны тал дээр та тэр зүйлс дээрээ ингээд анхаарал тавиад хэл хязгаар тавих хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор ингээд таны болсон мөнгө төгрөг чи ингээд
хаашаач орсон мэддэхгүй тий. Эсвэл та хитрхи үрлэгэн байгаад байж магадгүй ингээл за би ингээл угасаал зовж ажилласан юм чинь өртөөл зарцуулчих гээл хэрэгтэй ирэхгүй баах юм аваад тийм байгаа учраас ингээд санхүүгээ ингээд төлөвлөөд тэр энерги өгөө аваа мөнгө ч бол ерөөсө тэр чигээр энерги шүү дээ. Тийм учраас тэрэн дээр анхаараарай. Танд хэрэг хэмжээний энерги байна. Тэр нь таны ер нь бол санхүүгээр илэрдэг байгаа. Тийм учраас ингээд ийм хэцүү ажил таны энерги сорсон ийм ажил байхасаа байгаад байлгүй энэ 10 сардаа ингээд шинэ ажилд орох магадaltaй харагдана. Энэ ажилд орсноор та тий ер нь бол таны өмнөх байгаа байдлуудаас хамаагүй дээр байх болно гэж хөтөр төр гаргаж ирлээ. За нэгдүгээр группийг сонгосон хостой хүмүүсийн маань хувьд 10 сард хайр дурлал нэг ямар хөө байх вэ гэхлээр өнгөрсөн ингээд ер нь мэдээж хостой хүмүүс чинь эрэгтэй эрчимтэй эмэгтэй эрчимтэй гэдэг хоёр талтай тийм хоёр өөр эрчимтэй юм байна шүү дээ. Тэнгүүтлээ энэ харилцааны эрэгтэй эрчимтэй тал нь ер нь жоохон харилцаанд хичээл зүйл гарахгүй байсан. Харилцаанаас ингээд асуудал гарангуудлах гарч яваад байсан. Тань дээр хичээл зүйл гарахгүй байсан. Нэг тийм жоохон та тэгэл бодохдоо энэ хүн надаас салхицсан болов уу, ийцсэн болов уу гэж бодоод байсан бол тэр асуудлууд нь энэ 10 сард шийдэгдэх нэ. Та хоёрт ингээд харилцаа цоошин болгоод ингээд харилцаа улам баярлахад тийм боломжууд гарч ирнэ. Эрэгтэй тал нь тань дээр ингээд хичээж эхэлнэ, үйлдэл хийж эхэлнэ. За танд магадгүй ингээд хайраа илэрхийлэхдээ таныг араадахтаа тань нэгэд гоё дуулж өгдөг, шүлэг бичиж өгдөг, тэгэх магадaltaй харагдчихнаас тэр эрэгтэй эрчимтэй тал нь ингээд дуулах туртай тийм урлагийн хүн байх магадaltaй харагдчихээн. Эсвэл тайзан дээр ингээд гараал дуулдаг ч юм уу тий. Тэний гоё болзоонд өрснөө тань ингээд дуулж муулж өгвөл тайзан дээр гараад тэгэх магадaltaй харагдчихна. Тэнгүүтээ та хоёр ингээд бие биентэйгээ өнгөрсөн таалттай байгаад ярилцаж чадахгүй байсан зүйл нь шийдэгдээд та хоёр ингээд хоорондоо нээлттэй ярилцаж чадхаар харагдчихээн. Энэ та хоёрын харилцаанд ямар яаж нөлөөлөх вэ гэхлээр өнгөрсөнд ингээд хэцүү байсан. Та илүү ингээд хичээл зүтгэл гаргаад байхад нөгөө хүн хичээл зүтгэл гаргахгүй байсан энэ тэнцвэргүй өгөө авааны тэнцвэргүй харилцаа нь шийдэгдээд та хоёр гаццсан байсан зүйлс нь 10 сард бол урагшлагаар харагдчихна. За тэгээд сахиуснаас нь болохоор яг яавал хостойгоо илүү их харилцаагаа сайжруулах вэ гэж зөвлөгөө асуухад сахиуснууд нь болохоор ингээд хоёрын дунд хагарал үүсгээд байгаа асуудлаас цухтаах биш яг барьж аваад шийдээрээ. Тэгэхгүй ингээд шийдэхгүй ингээл орхиол мартаал зойлын мартчих гэл ингээл зүгээр мартж гинэ гэдэг нь болохоор та зүгээр л мэдрэгээс цухтааж ийн айж ийн л гэсэн үг. Энэ нэг ямар сөрөг үр дагавартай вэ гэхлээр дараад нь ингээд бүр том илүү асуудал гаргаж ирэх магадaltaй байхгүй. Тийм учраас хоёрын дунд хагарал үүсгэж байгаа асуудлыг гаргаж ирээд ярилцаад нэг тийш нь болгоорой гэж хэлж чинь. Тэнгүүтлээ энэ хайрынхаа хүчинд итгэрээ. Та хоёр таны дотор тий хангалттай хайрын хүч байгаа гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. Тэгээд ганцаараа ингээд хэцүү ингээд хайр дурлалчин болохгүй ингээд хэцүү бостойгоо болохгүй байх үед ч юм уу хэцүү байгаа тавил ганцаараа хичээх гээд ганцаараа зүтгээд ингээд махраад байлгүйгээр хорвоо ертөнцөдөө даатгаад хорвоо ертөнцөөсөө тусламж авч сураарэ гэж сахиуснууд нь бол зөвлөгөө хэллээ. За нэгдүгээр группийг сонгосон ганц бие хүмүүсийн маань хувьд 10 сард ерөнхийдөө бол хайр дурлалын амьдрал нь өнгөрсөнд таныг зовоогоод байсан, таны хэцүү байдалд оруулаад байсан шарах тэр муухай мэдрэмжүүд таны дотоод зөрчлүүд ингэж алга болсноор ингээд таны амьдрал заяа ингээд яг амар гоё хүн гарч ирэхээр харагдчихээн. Яг ингээд өдрийн ят шиг ховор ямар азар энэ хүнтэй таарсан бэ? Энэ хүнтэй бүр ингэж тохирох гэж яг ингээд танд ингээд тохирсон юм шиг. Тийм хүн таны амьдралд бүр ингээд нар мэдгийгүүлэл гараад ирэхээр бол харагдчихээн. Хайр дурлалын амьдрал нь бол 10 сард үнэхээр гоё байна. Тэгснээр энэ хайр дурлалтай та ингэж учирснаар ерөнхийдөө бол та өөрийн аль дотоод хүч чадлаа эргэж сэргээж авна гэж харагдчихээн. Та хоёр ингээд хоёрын зохицол бол бүр үнэхээр гоё харагдчихээн. Яг
төгс эрэгтэй эмэгтэй эрчимтэй тэгэнгүүтлээ энэ хүн болохоор тань руу ингээд шууд ингээд амар төс тас гээл үйлдэлээд ороод ирэхгүй ааж маачмаар ингээд таны амьдрал руу орж иж таар ингээд босрууд болохоор байгаа харагдчихна. Тэгээд ганц би хүмүүсийн маань хувьд бол 10 сар нь үнэхээр гайхалтай өнгөрөх нэ. За тэгээд ганц би хүмүүсийн маань хувьд хайр дурлалын амьдрал дээр би сахиуснуудаас нь зөвлөгөө авсан байгаа. Тэгэхээр яг ямар зөвлөгөө өгч ийн вэ гэхлээр ерөнхийдөө таныг ингээд хэтэрхий ингээд амар хичээх хайр дурлалыг ингээд болохын тулд бүтээхийн тулд хэтэрхий ингээд таныг амар махраад идэг гэж харагдаж байна л хэтэрхий ингээд бүр үнэхээр ингээд амар хичээл сэтгэл гаргаал тэгээд идэг гэж харагдаж байгаа байхгүй юу? Энийгээ болох хэрэгтэй байна. Тэгэнгүүтлээ яг нөгөө өнгөрсөнд ингээд таныг амар хэцүү байдалд оруулаад ирсэн шархнуудыг та ангааснаар илүү сайн сайхан хайр дурлалыг өөртөө дуудаж байгаа бол харагдчих шүү. За нэгдүгээр өөрөөр би сонсон хүмүүс маань энэ 10 сард яг юун дээрээ амийг анхаарах хэрэгтэй вэ гэхлээр ерөнхийдөө та өөрийгөө амар шүүгээд идэг. Эсвэл эрен төрнийхөө хүмүүсийг амар шүүгээд идэг гэж харагдаж байгаа байхгүй юу? Энийгээ та багасгах хэрэгтэй. За эрен төрний хүмүүсийг шүүдэг юм ахаа та өөрийгөө амар их шүүдэг, өөрийнхөө дотор төрж байгаа мэдрэмжүүдийг за таны дотор ингээд нэг жоохон тийм сөрөг мэдрэмжүүд төрлөө гэж тий өөрийгөө голох, өөрийгөө одоо ингээд бусдад татаарах ч юм уу тэр болгоныгоо би чинь тийм байх ёстой шүү дээ, юм байх ёстой шүү дээ гэд өөрийгөө амар шүүгээд байгаа нь таныг ер нь бол таныг ингээд гоё яа яг энийг хэлсэн чинь ингээд хоолоо амар гацаад сонирн болоод нь тэгэхээр та энэ ер нь бол энэ өөрийгөө шүүгээд байгаа энэ мэдрэмжийг ер нь энэ шүүгээд байгаа хоолойг ер нь нэлийн дарж байгаа болтой байна. Тэнгүүтлээ ингэж өөрийгөө шүүгээд байгаа нь болохоор та өөрийнхөө дотоод хүч чадлыг алдаад өөрт байх ёстой сайн сайхан боломжууд өөрт чинь гарч ирж байгаа боломжуудыг ингээд алдаад өнгөрсөндөө хэтэрхий их гацаад байгаа харагдаад байгаа байхгүй. Тийм учраас энэ өөрийгөө шүүж байгаа мэдрэмжийг зүгээр хүлээн зөвшөөрөх ёстой маа. Би ингээд за өөрийгөө та голлоо гэхэд за би ингээд гологцсон хүүхдэд яг юу хэрэгтэй гэдэг вэ? Тэр болгоныг өөртөө ингэж аргадаж өгнө гэсэн үг. Тэнгүүтлээ тэгснээр таны амьдрал илүү сайхан юу тийм тэнцвэртэй тийм болохоор харагдаж байна. Тэнгүүтлээ та болохоор илүү юм жоохон энергитэй бурхан сахиус иймэрхүү зүйлсд илүү татагтаад байгаа болвол бурхантайгаа ярилцаа сахиуснуудтайгаа холбогдоод илүү ингэж гүн гүнзгийгээр ийшээ бас ороорой гэсэн бас мессеж өгч байна. Илүү тий гүн гүнзгий гэдэг маань энерги гэдэг нь яг юу байдیں۔ Долоон хурд гэдэг нь яг юу байдیں۔ Тий сахиустайгаа яаж холбогдох юм эдрийг илүү жоохон судлуул танд ер нь бол таны дотоод амар амгалан болон сэтгэл зүйн тэнцвэрийг олоход маш их тустай гэж гарч ирлээ. За ингээд нэгдүгээр үргэлж сонсон хүмүүсийн маань 10 сарын уншлага дуслаа бүгдэнд нь 10 сард амжилт хүсье. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Таарсан байх таалагдсан байх гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Баяртай. За хоёрдугаар үргэлж би сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай мөрвөл таны сонгосон үзэр болохоор date гэд ийм хөзөр байна. За date гэдэг хөзөр маань ер нь бол үхэл гэсэн үг. Тэнгүүтлээ ер нь бол дахин төрөлт шинээр мэдлэг гэсэн утгатай байж болтгоо. За таны энэ хүнсрийг таны сонгосон үзрийг харах юм бол ер нь бол тийм нэлийн татгшоогоо нэлийн өөртөөгөө нэлийн ажиллаж байгаа гэж гарч ирлээ. Яг өөрийнхөө дотроос минь гаднаас асуудлын голыг хайх биш. Өөрийнхөө дотроос ангаалт хийж байгаа, тунгаалт хийж байгаа тий. Та бас толиндсгал хийж магадгүй байгаа харагдаж байна. Тэнгүүтлээ тийм улаан өнгийн алчуур байж бас магадгүй харагдаж байна. Тэрийг ингээд ер нь жоохон хүүтэрхээр зүүндээ гэж бодож байгаа ч юм уу. Ямар ч гэсэн тийм толгоогоо алчуураар орох туртай хүмүүс байх магадaltaй харагдаж байна. За тэгээд таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө ер нь бол амьдрал нь жоохон тэнцвэргүй байгаа гэж харагдаж байна л да. Ялангуяа мөнгө санхүү жоохон тэнцвэргүй байгаад байгаа. Гэхдээ ер нь бол та өөрөө айгүй өглөгч хүн байна л да. Тэнгүүтлээ орой үед та бас аялалд явъя гэж бодож иж магадгүй нөгөө нэг одоо навчинтар амир гоё шаарлцсан байгаа болохоор хотоос ойрхон ч юм уу гэрээсээ ойрхон газарт ингээд богино хэмжээний юм аялалд явчаад ирье гэж бодож иж магадгүй тэгж бодож байгаа таарах юм бол энэ таны сонсох ёстой групп мөн гэсэн үг юм шүү. За тэнгүүтлээ
энэ хөзөр маань болохоор 1-р групп дээр бас гарч ирсэн баггүй. Тэгэхээр 1-р групп 2-р групп хоёуланд татагдаад исэн байж магадгүй. 1-р группийг бас сонсоод үзээрэй. Тэнд хэрэгтэй мэдээлэл бас байж магадгүй юм шүү. За тэгэнгүүтлээ та өөрийн ерөнхийдөө нэлийн шархалсан байна. Ингээд хүн орондын харилцаанаас болоод тэр болгоныгоо та зөрөгтэйгээр мэдэрч байна. Нүүр тулж чинь дотоод ангаалтай аягүй сайн гэж байна. Шарах мэдрэгдэнгүүт яагаад энэ мэдрэгдээд байгаа юм бол ингэж байгаа юм бол гээд шүүлтийн тэрхээ унтраад ер нь л өөр төрж байгаа бүх мэдрэмжүүдээ ер нь л өөртөө хатуу хандахгүйгээр хүлээн зөвшөөрж байгаа. Айгүй ингэж мэдэрч байгаа харагдаж байна. За тэгэнгүүтлээ юу яасан байх магадaltaй амтнд хийжээдэг байж магадгүй. Шувуу юм уу эсвэл бол нохой мохой тийжээдэг байх магадaltaй харагдаж байна. Тэгээд ойрын үед бас ингээд нөгөө айгүй их ном уншиж байгаа эсвэл бол бас нэг ийм мессеж орж ирээд байна. Гэрийнхаа юуг гэрлийг сольсон ч юм уу тий. Гэрлэн ш та чинээр гэрэл мэрэл хийсэн эсвэл бол та хүүхэд насаа бас ойрд айгүй их дурсаад байгаа байж магадгүй. Тэгээд эсвэл бол өвөө эмээтэйгээ бас очиж уулзж байгаа. Тэгээд та болохоор ерөнхийдөө хоёр сонголтын дунд ирчээд өнгөрсөн сард юм уу да ойрын үед хоёр сонголтын дунд ирчээд ер нь л алийг сонгох уу яах уу ийх үү гэд нэлээд эргэлзээ дунд орцсон. Ер нь бол нэлийн ойрын үед таны нэрг бол нэлийн дотгошоож гэлсэн өөрлөгөөж гэлсэн өөрийнхөө дотроос гэрлийг хайсан магадгүй энэ группийг сонсон хүмүүс маань би сүнсний сэрэлтний үед явж байгаа байх магадaltaй гэж өөрийгөө ер нь бол бас тэгж бодож иж магадгүй байна шүү. За тэгээд энергийн шалгалт нь ингээд боллоо. Энэ дотроос саяны миний хэлсэн зүйлсүүдээс танд ер нь бол ихэнх нь ч юм уу бүгдээрээ заавал тарах албагүй ихэнх нь ч юм уу зарим нь ингээд таарч явах юм бол таны групп мөн гэсэн үг юм шүү. За 2-р группийг сонсон хүмүүсийн маань ажил санхүү 10-р сард ямархуу байх вэ гэж асуухад болохоор ерөнхийдөө ажил дээр нь ч юм уу эсвэл хичээл тий оюутнууд бас үзэж байгаа юм бол хичээл дээр нь ингээд ялангуяа мөнгө санхүүтэй холбоотойгоор ингээд төвшний ялгаа, зэндааны ялгаа амир гараад ижиж магадгүй. Одоо жишээлбэл ажил дээрээ ч юм уу тий тушаалаа хийгээд ахиж чадахгүй дээд албан тушаалаас нь ингээд айгүй хэцүү дарамттай харьцдаг дээд албан тушаалын хүн ингээд танд амир ядаргаатай санагддаг юм сонио ямар ч сэтгэлгүйний юм төмөр сэтгэлтэй юм шиг нэг хэцүү санагдаад байдаг байхаар бол харагдаж байна л да. Тэгээд яг ингээд таны ажлаасаа та бүр ингээм амар залхацсан байгаа байхгүй. За яг энэ ажил санхүүгийн уншлага энэ яг хэсэг маань болохоор 1-р группийнхтай бас нэлийн төстэй байгаад байгаа учраас та 1-р группийг бас сонсоод үзээрэй гэж би дахиад зөвлөмөр байна. За тэгээд таны ийм ажил санхүү нь ер нь бол гацсан байдалд орсон урагшлахгүй ингээд ер нь бол жоохон хэцүү хямралтай үйл ингээд урагшлахгүй бүр нэлээ удаж харагдаад байна л та. Та ингээд энэ дээр шийдэл бол хийхээр ерөөс ингээд өөр чинь ажлаасаа гараад дахиад ийм цалинтай ч юм уу эсвэл ийм амархан ч юм уу ийм ажил олдохгүй гэж та бодоод байна л та. Энэ яг үндэ бол яг одоо таны хийж байгаа ажил танд бол нэг тийм амар таарсан ажил гэж би бол хэлэхээргүй байгаар гэж байна л да. 10 сард яг тэр нь ингээд та энэ өөр тохирохгүй байгаа ажлаасаа гарахгүй болвол 10 сард яг тэр үргэлжлээл ингээд яваад байхаар харагдаж байна. Та бүр ингээд ядарчлаа ажиллаад осон ингээд мөнгө төгрөгөөч нэг тийм амар юу тань ингээд хэрэгтэй зүйл чинь зарцуулагдаж чадахгүй болсон юм чинь хаашаа яваад байгааг нь мэддэхгүй нэг тийм сонин цикл орцсон юм шиг ийм байдал бол үргэлжлээд байхаар бол харагдчих шүү. Тийм учраас яг энэ 10-р сартаа багтаагаад шинэ ажилд орох юм уу эсвэл бол ингээд ажлаас үлээд өөр орлогын нэмэлтийн хүсвэртэй болъё гэж бодож байгаа бол тэрийгэ хийгээрэй. Өөр тохирохгүй байгаа ажил санхүүгээ зүгээр тэрнээсээ орхиод гараад явхад болох юм шүү. Нэг алга хаагдаад нөгөө алга хаагддаг учраас та заавал энэ таны хэцүү байдал байлгаад байгаа юм сонин ажлыг хийгээд байвал таны энерги болон санхүүнд нь ер нь бол хохиролтой шүү. За тэгээд би сахиуснуудаас нь зөвлөгөө авахд бас ялгаагүй сайн нэмнэ хэлсэн тий. Яг өөр тохирсон зүйлээ олоорой. Тэгэхгүй л та тэгж бодоод байгаа хгүй. За би энэ ажлаас гарчих юм бол ингээд ажиллах гэж хэсэгтэй л бодно да. Ингээл бас л ингээл өөр ажил төрсөн ч гэсэн ийм байдал үргэлжлэх л байх л та.
над ер нь л өөр боломжууд гарч ирнэ ч гэж юу байх вэ гэж жоохон өөртөө итгэлгүй байгаад байгаагаа болоод таны таарсан ажлыг таны сахиуснууд таны бурхан хорвоо ертөнцийн танд бэлдсэн байгаа. Тийм учраас зүгээр та хэцүү байдалд байгаа бол зүгээр л тэрнээсээ гарсан дээрээ тэгэхгүй бол 10 сар дахиад энэ хэцүү байдал те санхүүгийн жоохон хямралтай асуудал ч юм уу ажил санхүүн жоохон хэцүү байгаадсан бол тэр нь үргэлжлээд байхаар бол харагдчихжээ шүү. За хоёрдугаар өөрөө би сонсон хостой хүмүүсийн маань хувьд 10 сард ер нь бол хайр дурлал нэг ямархуу байх вэ гэж асуугаад болохоор ерөнхийдөө нэлийн жоохон тийм токсик байдалтай харилцаанд байгаад байгаа харагдаж байна л да. Та хоёр одоо салаагүй хэрнээ айгуу тийм хэрүүл маргаантай тиймэрхүү байгаад байгаа харагдаад байна л да. Яг асуудал нь ихээр тавьж явуул ихээр явуулахгүй. Тэгээд хайрлаа ихээр хайрлаж чадахгүй тийм сонин харилцаанд байгаад байна л да. Энэ нөхцөл байдал бол ерөөсөө өөрчлөгдөөгүй маш их удсан байна. Тэгээд эмэгтэй тал нь эрэгтэй тал нь бүр ингээд аль нь энэ харилцаан дээр ямар ч хичээл зүйл гаргахаа болцсон тийм байдалтай байгаад энэ хин хэнийгээ шархлуулсан тийм байгаад байгаа байхгүй. Ийм учраас нөгөө 10 сард хайр дурлалын байдал өнгөрсөн хугацаанд ч юм байсан 10 сарч ер нь бол ийм байх гад байгаа харагдаад байна. Тэгэнгүүт тэгээ би сахиуснаас нь зөвлөгөө авахд ерөнхийдөө бол өгөө аван тэнцвэргүй ийм харилцаа байгаад байгаа бол зүгээр л орхисон дээрээ ямар ч ингээд те өөрчлөн сэтгэл гарахгүй байгаа зүйлсийг бол зүгээр л орхисон нэрээ энэ харилцаанаас сурах ёстой зүйлсээ сураал ойлгоод авчих хэрэгтэй. Ингээд өнгөрсөн болсон зүйлсүүдээ энэ харилцаагаа ер нь бол дүгнэж нэг харах хэрэгтэй байгаад байна л та. Та бас энэ харилцаа хортой харилцаа, хэцүү харилцаа таныг тухгүй байлгаад өөртөө итгэлгүй байгаад байдаг харилцаа гэдгийг бас анзаарахгүй байж магадгүй. Та эргээд босон зүйлсүүдийг та бас сайн хараад үзээрэй. Тэгэх юм бол ерөнхийдөө бол асуудлын учир цангалаа нь тайлэгдана. Арай өөр өнцгөөс та харж эхэлнэ. Юу эн чинь тухайн үед ингэсэн байхад ийм байсан юм биш тий гэдэг ч юм уу тий тэгж харахгүй болвол өнгөрсөнд ингээд жоохон хэцүү байгаадсан хосын харилцаа нь ингээл тий дахиад үргэлжлэхэд байх юм циклд орсон байх гад байх бас магадлал өндөртэй байх шүү. Тэгээд энэ асуудлыг та эргэж олж харснаар өөрийгөө шарахыг хангааснаар таны дотоод хүч чадал ингээд эргээд сэргэх болно гэдэг мессежийг болохоор сахиуснууд нь өгч байна. За хоёрдугаар би сонгосон хүмүүсийн маань ганц бие хүмүүсийн маань хайр дурлалын амьдрал нь 10 сардыг ямар байх вэ гэхлээр ерөөдөө таны амьдрал нэлийн тийм эрэгтэйлэг шин чанартай тийм хүн байгаад харагдаж байна л да. Та энэ хүнийг бас өөр анзаарахгүй байж магадгүй эсвэл таны амьдрал ингээд шинээр орж ирж магадгүй. За энэ хүн болохоор ер нь яг ямар хөө байх, таны амьдралд орж ирэхдээ ямар хөө байх вэ гэхээр гаднаас харахад ер нь бол нэлийн тийм амар эрэгтэйлэг эрчим өндөртэй тийм сахал энтертэй бас байх магадaltaй харагдаж байна. За тэгээд ер нь бол энэ хүний амьдрал нь яг ингээд гаднаа л ингээл амар зүгээр юм шиг ингээл тэг бүхэл юм нь окей байдаг юм шиг гэрний дотроо ингээд энэ хүний сэтгэл зүйн амар тэнцвэргүй тэг мэдрэмжүүдтэйгээ нүүрс тулж чаддгүй тийм шаргалцсан тиймэрхүү талууд байна. За тэгээд тантай ингээд анх харилцахдаа та энэ хүн ямар хаалттай юм бэ? Яг надад ерөөсөн ингээд мэдрэмжээ нээлттэйгээр ярилцж чадахгүй байгаа юм бол гэж бодож иж магадгүй. За тэгээд энэ хүнтэйгээ ер нь бол учирснаар таны өөртөө итгэл нэмэгдэнэ. Тэг ингээд ингээл хайр гэдэг чинь ийм зүйл байт юм байна. Ийм гоё зүйл байсан юм байна гэдгийг та бол ингээд яг ингээд дахин төрж байгаа юм шиг ойлгож байгаа байхгүй. Ингээд таны хуучин өмнө байсан итгэл үнэмшлүүд үхээд тэгснээр та ингээд шинэ зөв эерэг итгэл үнэмшлийг олж авснаар хайр дурлалын амьдрал тань илүү ингээд 10 сард илүү гоё байгаад байгаа харагдаж байна. За тэгээд та яг энэ хүн чинь хаалттай. Та өөрөө бас ингээд хаалттай байж болохгүй шүү гэдэг зөвлөгөө бас өгч байна. Та ингээд хүүтэн хүндий ингээд яг нэг төмөр шиг ийм хүүтэн хүндий байгаад юм хатуу байгаад байхгүйгээр энэ хүнтэй ингээд нээлттэйгээр өөртөө итгэлтэйгээр бас нэг харьцаж үзээд боломж олгоод үзээрэй гэж бас хэлж байна. За сахиуснуудаас нь таны ингээд хайр дурлалын амьдрал зөвлөгөө авах болохоор аливаа юмсын ялангуяа хайр дурлалын талаарх бодлоо танд сөрөг буруу бодол байна уу тэрийг нэг шалгаад үзээрэй. Тэ хайр дурлалыг тэ өмнө нь юу гэж боддог байснаа бодоод
одоо хайр дурлал гэдэг чинь ийм л байсан юм биш үү гэж ухааруулахаар бас таны амьдралын хүн орж ирж иж бас магадгүй тэнгуүтлээ өнгөрснийг ер нь бол та хараад өнгөрсөнд надад бүхэл зүйл байсан юм байна гэдгийг та бол ойлгож ухаарнаа. Тийм. Тэгээд тэгж ойлгож ухаарснаар таны хайр дурлалын амьдрал болон санхүүгийн амьдралд ер нь бол нэлийн эерэг хувь нэмэртэй байгаа харагдаж шүү. Тийм учраас та ерөнхийдөө бол одоо байхгүй байгаа зүйл дээр биш, байгаа зүйл дээрээ төвлөрөөд өөрийгөө хайрлаад явах нь таны амьдралын таны 10 сар таны хайр дурлалын амьдрал дээр бүр ингээд хамгийн гоё зүйл бас байх болно. Тэгээд өөртөө сүүлийн үед цэцэг худалдаж хүн ер нь бол танд цэцэг өгөхгүй байгаад байсан ч гэсэндээ та ингээд сүүлийн үед өөртөө цэцэг авч хүмүүс санагдаад цэцэг авмаар санагдаад байсан бол өөртөө бас цэцгийг авч өөрөө гэж сахиусанд нь зөвлөж шүү. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань 10 дугаар сард яг юун дээр хамгийн их анхаарал зүгээр вэ гэж асуухад болохоор сахиуснууд нь ерөнхийдөө таныг ингээд burn out болгоод ингээд гацсан байдалд оруулаад салгаагаад исэн зүйлсийг ер нь бол ингээд тавьж явуулах эсвэл тэр мэдрэмжүүд тийм мэдрэмж төрөд байгаа бол мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах хэрэгтэй байна. Нүүр тулснаар яах вэ гэхээр та илүү эмгэгтэй хүн байх юм бол илүү эмгэгтэйлэг болно. Эрэгтэй хүн байх юм бол илүү эрэгтэйлэг болно. Өөрөөр ингэсэн үү яг төгс эрчмийг олж авнаа. За тэгээд аливаа 22 тэнцийг арай өөрөөр харах хэрэгтэй байна. Ялангуяа таны хайр дурлалын амьдрал дээр айгүйх энэ асуудалд хөндөгдөд байна л да. Танд ингээ хайр дурлалыг буруугаар бодож яваад байгаа тийм бодлууд байна. Тэрийг ангаах хэрэгтэй байна гэж сахиуснууд нь хэлж байна. Тэгээд дотор байгаа яг ингээ мэдрэмжээ урлагаар дамжуулж гаргавал их зүгээр биш үү? Та ингээд айгуу дуулах туртай, бүжиглэх туртай ингээ тайз найсан дээр гарах туртай бол тэрийг илэрхийлээрээ гаргаарай гэж сахиуснууд нь зөвлөж дээ. Тэгээд ер нь бол таныг ингээд өнгөрсөнд гацаагаад байгаа тийм хэцүү мэдрэмжүүд таныг ингээд төмөр шиг хатуу болгоод тийм байлгаад байгаа зүйлсүүдээ нүүр тулаад яг тэрний голыг нь олоод нүүр тулаад ангаавал ер нь бол таны хайр дурлалын амьдралч дээр таны өөртөө итгэгч дээр ер нь бол бүгд нэмэгдэнэ. Бүгд ингээд амьдрал бүгд окей байсан юм биш үү гэдгийг та илүү ихээр ингэж анзаарч ингээд нүуний хэцүү байгаадсан байдал маань эсрэгээрээ эерэг тишээ ирэхээр болж ирэхээр байгаа харагдаж байна. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань уншлагын түрээд өндөрлөж байна. Уншлагыг таарсан баг таалагдсан баг гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд YouTube дээрх уншлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Хавийн уншлага хүсэх юм бол манай Instagram-аар холбогдорой. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай төвтэй морил таны сонгосон хөтөлбөрлөхөөр Two of Cups буюу 2-ын ая гэсэн хөзрийг та сонгосон байна. За таны сонгосон хөзрнөөс надад яг юу гэж харагдаж байна вэ гэхээр ерөнхийдөө энэ сард болохоор хамтрал тий эсвэл нүуний ингээд тостойгоо хамт болцоонд явсан ч юм уу бас ийм мессеж орж ирж байна. Тийм шүлний нөгөө малатан гэл шүлний газрууд байдаг шүү дээ. Тийм газар урсан шүлтэй хоол идсэн ч юм уу тийм байх магадaltaй. Тэгээд тостойгоо хамт хөтөлцөөд ингээд гадуур болцоонд явсан байх магадaltaй. За тэгэнгүүтлээ таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө таны дотор ингээд ер нь бол та хосоосоо салсан гэж шууд утгаараа бас харж болж байгаа байхгүй. Таны өнгөрсөн хугацаанд нэлийн таяр токсик байсан хосоосоо салсан хүн байгаа бол та зөв группээс сонгож сонсож байна гэсэн үг. Тэгэнгүүтлээ яг ингээд таны одоогийн байгаа байдал юм бол зүгээр л бүр үнэхээр яг тийм үхсэн мэдрэмжтэй бүх зүйлсээс өөрийгөө тусгаарлцсан юу ч мэдэрдэгэ болцсон яг ингээд дотоод мэдрэмжүүдээ сонсохоор бүр үнэхээр залхмаар үнэхээр төвхтэй санагдал өнгөрсөн лугаа ингэж өөрлөгөө эргэж хараад би нэрээ тэр үед хичгүй явдаа ингэчгүй явдаа гэл нэг тийм бүр үнэхээр ингээд хүлээнд орцсон байгаа үнэхээр хэцүү байдалтай байгаад харагдаж байна. За тэгэхээр бүр ингээд төөрөлтөө таны тархитлогоо чинь сүултээ баг ингээд энэ хэцүү нөхцөл байдлаар ингээд бодоод чаналаад ингээд хэцүү бүр ингээд ман донд төөрсөн юм шиг ийм байдалд байгаа харагдаж байна. Тэгээд энэ байдлыг та ер нь бол сахиус бурхнаасаа тий айгүйх ингээд гуйж байгаа намайг ингээд энэ байдлаас ингээд гаргаад өгөөч би ингээд ийм ингэж амьдрмааргүй байна тий ингээд
залбираад бясалгал хийгээл тэгээд байгаа харагдаж байна. За саяны миний хэлсэн мэдээллүүдээс ер нь бол бүгдээрээ биш юм аа гэхэд зарим нь ч юм уу ихэн тарж ах юм бол та зөв группээ сонгосон гэсэн үг юм шүү. За тэгээд 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор 28 болон 23-ын тоо утга учиртай байж магадгүй 23 гэж хараад байгаа ч юм уу эсвэл тэгээ 28-нд төрсэн ч юм уу 23-нд төрсэн ч юм уу тиймэрхүү хүмүүс бас байх магадaltaй харагдаж байна. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань ажил, карьер, мөн санхүүнийг 10 сартыг амархуу байх вэ гэхээр ер нь одоо таны ажиллаж байгаа ажил ер нь бол жоохон тийм цалин мөнгөө тийм жоохон тогтмол өгдгөө ч юм уу эсвэл ингээд сайн ажиллаад хахад тийм жоохон урамшуул муутай ч юм уу тийм ажил байж магадгүй. Тэр ажил яг хуу та ингээд ер нь бол ажиллаад болоод байдаг. Гэхдээ ер нь бол мөнгө санхүү ингээ хангалттай болдгоо. Таны сэтгэлд бол тэгж амар 100% нийцдэггүй гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд ажил дээр очихоор та өөрөө айгүй тийм өөртөө ихтгэлгүй болчдаг, ажиллаа хийх хүсэл сонирхолгүй болчдаг. Тэнгүүтлээ энэ ажлаас гарчих юм бол би өөрөө ямар ажил хийх билээ гэж айгүй их боддог. Тэгэл ер нь бол энэ байдалтайгаа ингээл байгаа л байдаг гэж харагдаад байгаа байхгүй юу? Ер нь бол 10 сард энэ байдал нь ер нь бол үргэлжлэх гээд байна. Тэгээд мөнх санхүү хүртэл ингээд зогсон байдалд орсон ойлгохтой орж ирсэн чи яг юунд үүрэгтэйд хаашаа орцсон мэддэхгүй ингээ алга болчдөг болвол та би ер нь бол энэ ажлаасаа гарсан дээрээ гэж ер нь бол танд зөвлөгөөгөөр байна. За сахиуснууд нь ч гэсэн ер нь бол ялгаа байхгүй тэгж хэлж байгаа байхгүй юу? Ер нь бол таны хөдөлмөрийн үнэлтгүй газарт та ингээд байх хэрэггүй. Танд ингээд тааш тохирохгүй байгаа зүйлсээс та айх хэрэг таныг хөдөлмөрийн үнэлэхгүй байгаа газар та тэнд байх хэрэггүй. Тийм учраас таны ингээд энэ тал дээр амар шүүлттэй хандараа гэж хэлж байна. За яг болно штэ болно. Манай тэр чинь уг нь гайхамж өгч штэ өгч нь. Манай ажилч уг нь гайгүй штэ гээл би энэ ажлаас гарчих юм бол өөр ер нь ажил болох гэж бодно. Өөр ингээл юу явах гэж бодно гэж бодоод ингээд энэ ажилдаа хорогдоод байж магадгүй. Гэхдээ таны ингээд өдийг хүртэл ингээд ажил карьераараа босгосон зүйлс чинь нурж унж магадгүй 10 сард та шууд утгаараа ажлаасаа гарч магадгүй. Ер нь бол тэр нь бол зөв гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгснээрээ та надад ийм боломж байсан юм биш үү? Ийм ирээдүй байсан юм биш үү гэдэг зүйлийг ухаарч ойлгоно гэж бол сахиусууд нь хэлж байна. За 3 дугаар бүлгийг сонгосон хостой хүмүүсийн маань хувьд хайр дурлалын амьдрал нь 10 сард яг ямархуу байх вэ гэхээр усын харилцаа нь одоо ер нь бол жоохон тийм асуудалтай байгаатайгаа харагдаад байна л та. Яг хин хичээл сэтгэл гарахгүй, хин хинээс сэтгэлээ харамлаад байгаа юм шиг. Эсвэл ингээл муудалцаж барьсан үед хинэндээ жоохон ширүү гэлдэг ч юм уу тий. Бие биендээ яг хоёр тал нь хоёулаа тэнцүү бие биендээ залхацсан мэдрэмжийг өгöd байгаа гэж харагдаж байна. Тэнгүүтлээ энэ байдлыг шийдэж чадах юм бол таны хосын амьдрал эргээд хуучин шигээ гоё болно гэж хэлж байна. За тэгээд сахиусуудаас нь зөвлөгөө авахд яавал хостойгоо илүү татан болох вэ? Яавал хайр дурлалын амьдрал сайхан болох вэ гэхээр мэдрэмжээ зүгээр л нээлттэйгээр хуваалцах хэрэгтэй. Чиний тэр үйлдэл чинь надад тэгж санагдсан, ингэ санагдсан гэдгийг зүгээр л хостой зүгээр нээлттэйгээр ярилцаа. Одоо энэ хүн намайг ингэ бодчих үү, энэ хүн тэгчих үү, энэ хүн битээр өнгөрсөн, баларсан гэж бодож байгаа ч гэсэндээ харилцаагаа авч үлдмээр байвал штэ. Авч үлдмээр байвал зүгээр л мэдрэмжээ нээлттэйгээр ярилц. Тэгээд хорвоо ертөнцтэйгөө илүү холбогдох хэрэгтэй байна. За ингэж болж байгаа хгүй хорвоо ертөнцтэйгээр холбогдно гэдэг нь. За энэ хүнтэй би үнэхээр ингээд цаашдаа болж бүтмээр байгаа бол надад ингээд энэ хүнтэй болж бүтгэж туслаач ээ. Би тэрийн асуудлыг ингээд шийдэхэд гарц гаргалгаа олж өгөхөд туслаач ээ гэж хорвоо ертөнцөөсөө гуйдаг ч юм уу. Эсвэл бол сахиус бурхтайгаа тэгж ярилцдаг ч юм уу. Тэгэх юм бол хостойгоо илүү татна болж хайр дурлалын амьдрал нь илүү сайхан болно гэж сахиуснууд нь зөвлөж байна. За 3 дугаар группийг сонгосон ганц бие хүмүүсийн маань хувьд хайр дурлал нь 10 сартыг ямархуу байх вэ гэхээр ер нь бол таавал хайр дурлалыг ер нь бол жоохон 2-3 хамгийн түрүүнд ингээл өөр зүйлсийг тавингууд хайр дурлалыг ингээ хоош нь тавиаддаг хүн гэж харагдаж байна. За тэр нь ингээд ер нь бол ямар нэгэн шалтгаантай байх өмнө
өмнө нь харилцаж байсан хүнээсээ ингээд салахтаа 3 дахь шитгээдээс болоод салсан ч юм уу 3 дахь шитгээд харилцаанд нөлөөснөөс болоод салсан. Тэгээд хайр дурлал ер нь бол итгэх итгэлгүй болсноос болоод та одоо ингэж хайр дурлалт ингээд ер нь бол хостой болохоос жоохон айгаад зай бариад ингээд байгаад байж магадгүй. Тэнгүүдлээ энэ нөхцөл байдал нь ерөнхийдөө урагшлахгүй нэлийн удсан байна. Та ингээд өнгөрсөнд байгаа мэдрэмжүүдээ маш их гатсан. Амьдралт нь хайр дурлалын амьдралт нь ингээд ямар ч тэнцвэргүй би баг ингээд хүнтэй суух юм уу дөө гэж бодоод байгаа юм гутран үзэлтэй бол 10 сард байх гээд байгаа харагдаад байна л та. За тэгээ сахиуснуудаас нь зөвлөгөө авах болохоор ер нь бол тэр та ер нь бол өөрийгөө нэлээд жоохон шахаад идэх төрлийн хүн байгаад байна л та. Их юм бодоод ингээд өөрийгөө бүр ядраагаад за болиё гэд сүлдээ бүр ингээд их юм бодчоод бүр ингээд тэгж ядарчлаа их юм бодоод тэгээ сүлдээ бараг тэгээд тэрийгэ дэлэхгүй ингээд унтаад өгдөг байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгмүүтлээ та энэ 10 сард өөрийгөө маш сайн амраах хэрэгтэй байна. Өөрийнхөө сүнслэг талыг болон бие мах сүнс бие оюун сэтгэл энэ гурыг яг тэнцвэртэйгээр авч яваад тэгхгүй бол та аль нэг нь ингээд алдагдуулаад аль нэг нь чиглэлгүй та бол ингээд баг 2 3 л ингээд алдсан байгаад харагдаад энэ л та мэдрэмжээ мэдрэхгүй биеийн амраахгүй тэгээ энерги таарууд энергийг сонирхдаг болоод та энэ зүйлийг бол сонсож байгаа энэ мэргийг сонсож байгаа байх гэж бодож байна. Тэр ингээд аль талуудаа бүгдийг ингээд орхитуулсан байна гэдэг чинь та өөрийгөө хайцсан байна гэсэн үг. Та өөрийгөө хайчгаар ер нь бол нөгөө хүмүүс эргэн тойрны хүмүүс таны тусгал гэдэг шиг хосын хүн таныг хаяхаар илэрх ч юм уу иймэрхүү энергийн толгойлтууд байдаг учраас та өөрийгөө энэ 10 сард эхлээд та өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Та өөрийнхөө дотоод мэдрэмжүүдийг мэдэрч та өөрийгөө нэгт тавьж хайрыг нэгт тавьж ингэж явж ээж таны хайр дурлалын амьдрал амжилттай болно гэдэг зөвлөгөөг сахиуснууд нь өгч байна. За 10 сард та яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж асуухлахоор ер нь өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эргэн тойрныгоо хайрлах, хайр гэдэг зүйлийг гоё гэдгийг нь хүлээн зөвшөөрөх тал дээр хүлээн зөвшөөрөхийг та өөртөө олгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүнийг хайрлахаас айдаг ч юм уу би энэ хүнийг хайрлуул энэ хүн намайг хөрөөчихгүй энэ хүн намайг тэгчихгүй гэхээс болох хэрэгтэй. Тэрийгэ болох хэрэгтэй. Тэгэхэд эсрэгээр нь та өөрийгөө хайрлах хэрэгтэй. Та өөрийгөө хайрлах юм бол эргэн тойрны хүмүүс таныг хайрлаж эхэлдэг тий. Эргэн тойрны хүмүүс таныг хайрлахгүй байсан ч та өөрийгөө нөхцөлгүйгээр хайрлаж сурах хэрэгтэй байна. Өөртөө ингээд та өнгөрсөн алдаа гаргаж болно, алдсан байж болно. Тэрийгэ зүгээр л өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгээд өөрийн бие болон сэтгэл ингээд сүнс тэ энэ гурыг ингээд зэрэг ингээд хөгжүүлж алийг нь чаяггүйгээр ингэж баланстай барих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол та нар маань ингээд тэрнэрээ аль нэгийг нь орхитуулаад ч юм уу ингээд жоохон тэгээд байгаа харагдчихээн. Тэрийгээ ингээд орхихгүйгээр амьдралынхаа энэ гурван талыг гурвуулангийн эмэг зэгстэй байлгаад яг ингээд та сайхан өөрийгөө дотор за би яг миний яг юу болохгүй байгаа вэ гэдгийг дотроосоо илүү өнгөж харах хэрэгтэй байна. Хэрвээ та ингээд өөрийгөө хайрламар санагдаад өөртөө бэлэг авч хүмүүс санагдаад өөрийнхөө дуртай юмыг аммаар байгаа бол тэрийг өөртөө авч өгөх тий ингээд хосын хүний хайрламар байгаа бол хайрлах хэрэгтэй байна. Хайр гэдэг зүйлийг ямар ч ингээд айхгүйгээр айцсгүйгээр та хүлээн зөвшөөрөх нь тань ингээд 10 сард ингээд хамгийн чухал анхаарах зүйлсийн нэг байгаад байна. За ингээд 3 дугаар группийг сонсон хүмүүсийн маань уншлага энэ хүрээнд өндөрлөж байна. Таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл бол манай инстаграмаар холбогдорой. Лайк болон subscribe дараарай. Баярлалаа. Баяртай.